Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой. 120 дугаар анги Сумейн сүйт залуу. Юу болсон юм бол? Яагаад Чүфэн одоо болтол ирэхгүй байна? Гэж ордны нэг хэсэгт Сумей хөмсгөө зангидан ийш тийш харан Чүфэнийг хайж байлаа. Битгий санаа зовоо. Тэр улаан манантай хэсэг рүү орохгүй л бол түүнд асуудал тулгархгүй. Магадгүй тэр жаахан шуналтаад улам олон сүнсний эвэртэй араатан байрахаар явсан байх. Гэж Сороо Сумейн хажууд зогсон хэллээ. Тэр цагаан даашинцтай байсан болохоор маш эрхэмсэг харагдана. Тэр хөмсгөө зангидсан ч тэр инээмсэглсэн ч тэр үзэгсэлэнтэй харагдаж байв. Эгч дүү хоёр хаашаач явсан хөмбөрийн анхаарлыг татаж, эрчүүдийн зүрхийг булааж, эмэгтэйчүүдийн атаархлыг хүртэнэ. Сороо эгчээ, Мэйер, уулзааг утсан байна шүү. Маш чадалтай хоолой гарч нэгэн царайлаг залуу ирлээ. Нэг гартаа дэвүүр барин өөрийгөө сэвэн алхаж ирлээ. Түүнийг эрхэмсэг тансаг гэхгүй байхын аргагүй байв. Олон чимэгтэйчүүд хоолой гарсан зүг рүү харан гайхширан зогслоо. Учир нь тэр царайлгаас гадна Лэнгиун сургуулийн гол танхимын сурагчийн хувцас өмссөн байсан юм. Тэр ч бас Азурын нутгийн номер 1 сургуулийн гол сурагч байв. Түүний тулааны төвшин аль хэдийн үүслийн 8 дугаар төвшөнд орсон байлаа. Шангуаня юу? Шийч бас шинэ хааны сэргэн мандалтанд орох гэж ирсэн юм уу? Гэж тэр хүнийг харсан Сороо нүдэ онийлгон инээмсэглэлээ. Шангуан овг Галуулаан шувуу хотод их чухал. Галуулаан шувуу хотыг суу овг захирдагч гэлээ Шангуан овгийн хүч тэднийхээс дутгааргүй. Шангуан яавал овгийнхон ирээдүйн ахлагч болох нь тодорхой болчихсон. Энэ шинэ хааны сэргэн мандалтын юун тийм сонирхолтой юм? 2 дугаар зэрэглэлийн хотуудаас ирсэн сулбгар юмнууд энэ л тэмцээн штэ. Хэрвээ Галуулаан шувуу хотын алдартай залуус энэ тэмцээнд орсон бол 2 дугаар зэрэглэлийн сургуулийнхан шилдэг 10 битгий хэл шилдэг 100-д ч орж чадахгүй байлгүй. Гэд Шангуаня бардам гэгч нь хэлээд дэвүүрээрээ өөрийгөө сэвлээ. Энэ бол шинэ хааны сэргэн мандалт. Чи 19 хүрчихсэн болохоор чамд орох эрх байхгүй. Гэд Сумей түүн рүү ширэм гэгч нь ширтлээ. Сумей энэ Шангуаняд үнэхээр дургүй байсан юм. Сумейн үгийг сонсон Шангуаня уурлалгүй хөнгөн инээмсэглээд "Мэйер, ирээдүйн нөхөртөө ингэж хэлж болдгийм үү?" "Ха, чи миний сүйт залуу биш. Би энэ гэрлэлтийг анхнаас нь зөвшөөрөөгүй. Үгээ мэдэрээ. Битгий намайг Мэйер гэдвэ. Сонсохоос ч ой гутаж байна." Сумей түүн рүү ширэм ширтээд яваад өглөө. "Сороо эгчээ, Мэйер дэндүү ууртай юм а. Гэхдээ тэр миний сүйт бүсгүй болохоор тоохгүй. Харин бусад хүмүүс л янз бүрийн юм ярих байх та." Гэж Шангуаня хэлс хэрэгт оржгсан юм шиг Сороод гомдлоо. Түүний хэлхийг сонссон Сороо инээмсэглэн хэллээ. "Чи түүнийг ууртайг нь мэдэж байгаа юм чинь ахиж түүнтэй ярилцаад хэрэггүй байх. Тэр балчир байгаа болохоор ийм зантай байх нь хэвийн зүйл. Түүнийг гээд жаахан төвч. Та хоёрын гэрлэлтийг эрдэнэс товлсон ч гэлээ. Чи түүнтэй чин сэтгэлээсээ харьцах хэрэгтэй. Үгүй бол чи биеийн эзэмдэж чадсан ч сэтгэлийн эзэмдэж чадахгүй. Тэгхийн бол чамдч тэр түүндч тэр сайнгүй л болов уу? Би аавын шийдвэрийг зөрчмөөргүй байгаа ч эгчийн хувьд Мэйерийг хайргүй хүнтэй гэрлүүлж чадахгүй. Тиймээс та хоёрын гэрлэлт товлогдсон ч гэлээ. Чи Мэйертэй чин сэтгэлээсээ дурлалцах ёстой. Үгүй бол би хүртэл энэ гэрлэлтийг зөвшөөрөхгүй шүү." Яриагаа дуусаад Сороо Сумейн араас явлаа. Шангуанягийн инээмсэглэл хуйтэрч хардсан шир үсэд хүйтнэр хэллээ. "Би юу хүснэ? Түүнийг л авна. Хинч намайг зогсоохгүй, чадахгүй." Шинэ хааны сэргэн мандалтын оролцогч нарж ирж гүйцэж байлаа. Шинэ хааны сэргэн мандалтын хөтлөгч хамгийн их сүнсний эвэртэй араатан алсан шилдэг 10 хүнийг сонголоо. Бүх 10 сурагч нар 1-р зэрэглэлийн сургуулиудын гол сурагчид байсан юм. Алтан ягаан хотын Ван Вэнпэн 10-р байранд орж, Лэнгиун сургуулийн сурагч Чин Ванши 2-р байранд орсон юм. Харин 1-р байранд орсон хүн бол Салхин үйл хотоос ирсэн хүн. Салхин үйл хот бол 2-р зэрэглэлийн хотууд дундаа хамгийн хүчтэд тооцогддог.
Жил бүрийн шинэ хааны сэргэн мандалт бүрээр салхин үйл хот төрүүлдэг. Салхин үйл хотыг төлөөлж байгаа залуу хүү их мундаг харагдаж байв. Тэр ч бас Лингюн сургуулийнх ба Чэн Ваншитай адилхан үүслийн 2 дугаар төвшин байсан юм. Гэхдээ түүнээс ялгарч байгаа авраа тэс өөр байв. Яг юу нөр гэдгийг хүмүүс хэлж мэдэхгүй байсан ч тэр Чэн Ваншигаас хамаагүй хүчтэй гэдгийг л хүмүүс сайн мэдэж байлаа. Сүнсний эвэртэй араатны ангаас Чэн Ванши 203-ыг алсан. Харин тэр залуу хөө 415-ыг алсан. Чэн Ваншигийн оноог 2 нугалчихсан байсан юм. За цаг боллоо. Бүгд тавцан дээр гарцгаана уу? Гэж хөдлөгч хэллээ. Хүлээ. Гээд яг энэ үед Сумэй алхан ирэв. 3 дугаар авах юу болсон бэ? Гэж хөдлөгч хүндэтгэлтэйгээр Сумэйээс асуув. Нэг хүн ирж олзоо өгөөгүй байна. Яаж ингэж эхэлж болох юм? Гэж Сумэй доромжхон хариуллаа. Өөр хүн байсан юм уу? Гэж хөдлөгч олзнуудыг тоолж байсан хамгаалагчид руу ширтлээ. Нээ. Энийг харсан хамгаалагч хурдан гэгч нь бүртгэлийн хуудасаа эргүүлж шалгав. Сайн харсны дараа хамгаалагч чангаар хэллээ. Олзнуудаа авч ирээгүй нэг хүн дутуу байна. Хэн? Гэж хөдлөгч асуув. Алтан ягаан хотыг төлөөлж байгаа Азуре Дарагон сургуулийн Спиритийн 8 дугаар төвшний сурагч. Гэж хамгаалагч чангаар зарлаа. Төвний үгийг сонссон ордон тэр аяараа шууганд автлаа. 2 дугаар зэрэглэлийн сургууль дээрээс нь бүр Спиритийн 8 дугаар төвшний хөөхд. Нийт оролцогчдын хамгийн дорой нь байсан хүнийг бусад хүмүүс хүлээх шаардлагагүй мэт санагдлаа. 3 дугаар авах. Энэ хүн олзоо авч ирж өгсөн ч шилдэг арвт орж чадахгүй байх. Түүнийг хүлээх шаардлагагүй үсттэй. Гэж хүмүүсийн үйлдэлийг харсан хөдлөгч Сумэйээс асуулаа. Түүнийг шилдэг арвт орж чадах үгүйг нь чи яаж мэдэж байгаа юм? Гэж Сумэйгийн уруул номрон улам уурлаа. Энэ хөдлөгчийн царайн цонхигоод яаж хариулахаа мэдэхгүй байв. Дүрмээ дагцгаая. Цаг дуусаагүй байгаагаас хойш ахаад хүлээцгээе. Цаг дуусах үед ирэхгүй бол тэмцээнээ эхэлж болно шүү дээ. Гэж Суроо хэллээ. Таны хүслээр 2 дугаар авах. Гэж энийг сонссон хөдлөгч толгойд өглөө. Сумэйн төрөмгийн зангийн хажууд Суроо галуулаан шувуу хотод илүү нэр хүндтэй байсан юм. Харин ордны гадна дотор байсан хүмүүс дурамчхан байлаа. Тиймэрхүү хүнийг тэд хүлээх хэрэггүй мэт санагдсан юм. Гэсэн ч тэдэнд хүлээхээс өөр сонголт байхгүй байлаа. Харин шилдэг арвт байсан хүмүүс тайван гэгчэнд зогсож байсан юм. Тэд хэнийг ч анхаарахгүй байсан ба Чүфэнийг бүрж тоохгүй байсан юм. Тэд дотроо Чүфэнийг хүлээх нь цагийн гарзал гэж бодож байв. Уучлаарай, би хоцорчихлоо. Хүмүүс төвчээрээ алдаж эхэлж байхад туранхай жижигхэн хүний дүрс олны дундаас гарч ирээд ордны голд ирлээ. Чүфэн хурж ирсэн юм. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 121-р анги. Ганцл дайралт хангалттай. Тэр Чүфэн байна. Их жаахан юм аа. Чүфэнийг гарч ирсний дараа хүн бүрийн л анхаарал түүн дээр туслаа. Хүн бүрэл түүнийг хүлээж байсан ч гэлээ түүний залуухан зөөлөн царайг хараад цочирдсан юм. Шинэ хааны сэргэн мандалтын насны хязгаар 18 ч гэлээ хотууд илүү амжилт гаргахын тулд 18 хүрсэн шилдэгүүдээ явуулдаг. Учир нь энэ тэмцээнд орж байгаа хүн бүрэл гоц суутнууд. Дээрээс нь тулааны урлагаар удаан хичээлсэн байх тусмаа илүү сайн үр дүн амжилтанд хүрнэ. Гэтэл Чүфэн 18 ч хүрээгүй дэндүү жаахан байсан юм. Өдийн насан дээрээ ийм төвшөнд хүрсэн нь ёр бусын ч гэлээ 1-р зэрэглэлийн сургуулиудын гол сурагчдын хажууд Чүфэн үнэхээр дорой харагдаж байв. Хүмүүсийн хамгийн их гайхсан зүйл нь Алтан ягаан хот ийм жаахнараа байгаа Чүфэнийг хотоо төлөөлүүлж явуулж байдаг. Тэр хичнээн авьяас бэлэгтэй байсан ч гэсэн одоогийн хүчин дэндүү дорой байсан юм. Бусад оролцогчдын хаан ч хүрэхгүй байлаа. Чи хааччихв? Яасан уддаг юм? Гэж Сумэй ууралсандаа гоншгонон хэлэх нь түүний санаа зовсныг илтгэж байлаа.
Өчигдөр жаахан ядарсан болохоор хэсэг дуг хийсэн юм аа. Гэж Чүфэн толгоогоо маажин инээмсэглэлээ. Чи бусад хүмүүс сүнсний ивэртэй аратан алж байхад чи яаж унтаж чаддаг байна? Чи ер нь сүнсний ивэртэй аратан алсан юм уу? Шилдэг арвт орж чадна үсттэй. Чи бусад хүмүүсийг арай л басаад байна. Гэж Чүфэний хэнэггүй байдлыг харсан Сумэй уурлах хэнэхийн голд байв. Би сүнсний ивэртэй аратан алахдаа нэг анхаараагүй ч гэлээ шилдэг арвт ороход асуудалгүй. Гэд Чүфэн итгэл дүүрэн хэллээ. Түүний итгэл дүүрэн байдлыг харсан хүмүүс ч гэнэт нэг зүйл ойлголоо. Хүмүүрл Сумэйн байдлыг хараад тэр хоёрыг онцгой харилцаатай гэдгийг гадарлаж байв. Сумэй л Чүфэнийг шинэ хааны сэргэн мандалтанд оролцуулсан байх гэж хүмүүс бодож байсан юм. Тэгэхэр тэр 3 дугаар авахыгийн тусламжийг авч байсан байх нэ. Түүнд алтан пайз байсанд гайх зүйл алга. Арын хаалгатай байлаа гэд яадаг юм. Шинэ хааны сэргэн мандалтанд хувь хүний хүчил хамаарна. Шилдэг арав сонгогдчихсан. Тэр иймхэн хүчтэй байж шилдэг арвт орлоо юу? Алтан ягаан хотоос оролцож байгаа бусад оролцогчид Чүфэнийг муулан ярилццгаана. Тэд Чүфэнийг ийм хүчтэй байж шинэ хааны сэргэн мандалтанд ороход үнэхээр дургүй байсан юм. Учир нь тэр алтан ягаан хотын нэрийг гутаага зогсохгүй тэдний нэр хүндийг унгаана. Сумэйтэй хэсэг ярилцсны дараа Чүфэн нөгөө бүртгэдэг хамгаалагч дээр очлоо. Хүмүүсийн нүдэн дээр тэр 200 гаруй сүнсний ивэртэй араатны нэл ягаан ивэр шидэж гаргалаа. Тэнгэр минь тэр ийм ихийг алсан юм уу? Байж боломгүй юм а. Иймхэн хүчтэй байж ийм ихийг яаж алж чаддаг байна? Тэнд дор хаяж 200 ширхэг байна. Аварсан нэл ягаан ивэрнүүдийг харсан ордны дотор гадна байсан хүмүүс шууган давтлаа. Яаж ч бодсон тэд Чүфэнийг иймхэн хүчтэй байж ийм их сүнсний ивэртэй араатан агнаж чадна гэж бодоогүй. Түүний олз Чэн Ваншиг яхтай ойролцоо байсан юм. Байж боломгүй юм. Байж боломгүй. Тэр булхайцсан байна. Булхайцснаас зайлахгүй. Бусад хүмүүсийн хажууд Ван Вэнпэн маш ихээр гутарсан юм. Тэр 10 дугаар байранд орсон байсан ба Чүфэний олз түүнийхээс хамаагүй их байгаа болохоор тэр хасагдана гэсэн үг. Хэрвээ түүнийг шилдэг арваас хассан хүн нь түүнээс хүчтэй байсан бол Ван Вэнпэн юм хэлэхгүй байсан биз? Харин Чүфэн шиг сул дорой хүн түүнийг шилдэг арваас хасахыг тэр яагаад ч зөвшөөрч чадахгүй байв. Үнэн дээр ганц Ван Вэнпэн ч биш маш олон хүмүүс тэгж бодсон юм. Чүфэн Сумэй хоёрын харилцааг харуул Чүфэн булгаацсан байж магадгүй. Гэсэн хэдий ч ингэж бодсон хүмүүс чангаар хэлж зүрхэлсэнгүй. Харин Ван Вэнпэн шилдэг арваас хасагдсан юм. Өөрийнх нь зогсож байсан хэсэг рүү явж байгаа Чүфэнийг харсан Ван Вэнпэн маш ихээр уурлаж байлаа. Ван аха, уурлах хэрэггүй дээ. Иймхэн хүчтэй юм чинь тэр гутамшигтайгаар ялагдах болно. Тийм шүү. Тун удахгүй тэр задуулаад тавцсан дээрээс бууна. Алтан ягаан хотоос ирсэн хүмүүс түүний уурыг намжаах гэж аргадлаа. Чүфэнтэй тулдах хүн бол манай салхины чимээ сургуулийн гол сурагч. Би түүний хүчийг сайн мэдэх болохоор Чүфэн ичхүүртэйгээр ялагдана. Гэхдээ тэр ичхүүртэй байдалд ороо зогсохгүй. Манай алтан ягаан хотын нэрийг гутаана. Алтан ягаан хотын хүний хувьд би тийм зүйл болгомооргүй л байна. Гэж Ван Вэнпэн маш ихээр уурлаж байсан ч хэлж байгаа үгс нь сэтгэлээс нь гараагүй байв. Алтан ягаан хотын бусад хүмүүсийн хэлхийг сонссон Ван Вэнпэн өөрийн эрэхгүй Чүфэнд өс саналаа. Би тэр Ван Вэнпэнийг зодъё гэж бодож байсан юм. Гэтэл оронд нь чамаа гараад ирнэ гэж бодсонгүй шүү. Хэрвээ тэр чиний оронд байсан бол хүсснээр зодохгүй юу? Даанч чамааг зодоод ямар ч ашиггүй. Би гараа бузартуулмааргүй байгаа болохоор чи өөрөө бууж өг. Гэж салхины чимээ сургуулийн сурагч Чүфэн рүү бардамгэгч нь хараад хэллээ. Чи намайг цохиж чадахгүй болохоор яаж ч ашиг олох вэ? Гэхдээ надад зодуулаад овоо ашиг олох байх шүү. Учир нь надад зодуулах эрхтэй хүн маш ховор байдаг юм. Гэж Чүфэн нөгөө салхины чимээ сургуулийн сурагч руу харан хэллээ. Тэр бардам байгаа зогсохгүй, өрсөлдөгчөө юм чинээ тоосонгүй. Чи авсаа хардлаа ойлгохгүй юм биз дээ? Чам шиг ямиг ялахад ганц л дайралт хангалттай.
гэж салхины чимээ сургуулийн сурагч уурлан ураг шалхаад гайхалтай тулааны техник хийлээ. Түүний бие хэд хэдэн удаа алга болж гарч ирж байлаа. Тавцан дээр байсан ч тэр гэнэт алга болж гэнэт гарч ирж байв. Түүний хурд дэндүү хурдан байсан болохоор харсан хэнчвэ гайхширч байсан юм. Энэ үед Чүфэнийг тал талаас нь нөгөө сурагчийн дүрснүүд бүсэлсэн байв. Түүний тулааны техникийг харсан хүмүүс гайхширн бэширч санаа алдацгаалаа. Юу болоод байгааг мэдэхгүй байгаа залуу огт уудаж бэшрэн хашгирч байв. Энэ бол манай салхины чимээ сургуулийн 4-р зэрэглэлийн биеийн хүчний тулааны техник. Энийг жирэлдсэн сүүдрийн давхарга гэж нэрлэдэг. Тэр энэ техникийг 3 жилийн турш сурч байгаа болохоор бараг л төгс эзэмшсэн. Чүфэн битгий хэл би хүртэл энэ техникээс нь зугдах гэж үүлээ үзнэ. Гэж Ван Вэньпэн хүмүүст тайлбарлалаа. Тэгэхэр Чүфэн ялагдана гэсэн үг үү? Тэр зүгээр ч нэг ялагдахгүй, ичгүүртэйгээр ялагдах болно. Ван Вэньпэн итгэл дүүрэн хэллээ. Тавцан дээр байсан сурагч өөрийн хамгийн хүчтэй техникээ хийсэн ба тэрнээс нь Ван Вэньпэн хүртэл айдаг. Тиймээс ч Чүфэн ялагдах нь тодорхой. Ван Вэньпэний хэлсэнчлэн жирэлдсэн сүүдрийн давхарга бол маш хүчтэй биеийн хүчний техник. Хэрвээ өөр хүн байсан бол энэ техникт ялагдах байх. Харин Чүфэн аль хэдийн сул талыг олчихсон ба жинхэнэ бие нь хаана байгааг сайн мэдэж байсан юм. Нөгөө сурагч гэнэт дайрах үед бусад дүрснүүд Чүфэн рүү гэрлийн хурдаар зэрэг дайрлаа. Энэ үед Чүфэнийг ичгүүртэйгээр ялагдахыг хүлээж байсан хүмүүсийн уруулан номрон инээмсэглэж байлаа. Харин Чүфэн тэдгээр хүмүүсийн урмыг хуглах нь тодорхой байсан юм. Чүфэн тэр дайралтаас нь болтолгүй ураг шалханд цоглоо. Тэр ямар ч сүртэй техник хийсэнгүй энгийнээрээ л цогс юм. Харин түүний нудраг цахилгаан мэт хурдан байсан ба эвлэгхэн байрлалаа олж байв. Пад чимээгээр түүний нудраг өрсөлдөгчийнхөө нүүрэн дээр буулаа. Түүний нудраг байндаа тусах үед чанга орилон гарсан юм. Чүфэнийг бүслэн дайрч байсан дүрснүүд бүгд алга болж, салхины чимээ сургуулийн сурагч газарт хүчтэй унаад нүрээ барин хашгираад нааш цааш өнхөрч байлаа. Газарт өнхөрч байгаа хүн рүү хараад Чүфэн ингэж хэллээ. Шиний зөв юм байна. Чам шиг хүмүүсийг ялахад ганц л дайралт хангалттай. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 122 дугаар анги. Жинхэнэ гот сууд. Навшигч юу болоод байна? Тэнгэр минь юу болчихвоо? Тулааны тавцан дээр болсон зүйл хүм бүрийг цочирдууллаа. Далай мэд харагдах шавсан түмэн Чүфэний дайралтыг ч харж чадаагүй. Тэд зөвхөн салхины чимээ сургуулийн сурагчийн дүрснүүд алга болоод түүний газар дунан хаашгирч байхыг л харсан. Ямар хүчтэй дайралт вэ? Гэвч цугласан олны хажууд гал улаан шувуу хотын захирагч Суухэний нүдэн сэрэглээ. Тэр Чүфэний тулалдаж байсан тавцан руу харж байсан болохоор хийсэн дайралтын тод харсан. Хава би хэлсэн шүү дээ. Чүфэн сүнсний хүчтэй болохоор иймэрхүү тулааны техникүүд түнд нөлөөлөхгүй. Гэж энэ үед Суухэний хажууд томоотой сууж байсан Суруу хэллээ. Сүнсний хүчнээс гадна тэр нууцлаг техникийн эхэн үеийг л сурсан. Үүслийн 1-р төвшний хүнийг спиритийн 8-р төвшин байж ийм амархан ялах учиргүй дээ. Төвний авьяас бэлэг үнэхээр гайхалтай юм. Азурын нутагт бусдаасаа хурдан төвшин агтдаг хүмүүсийг гот сууд гэдэг. Гэхдээ үнэн дээр бол тулааны мастерууд тийм л байх ёстой. Харин жинхэнэ гот сууднууд Чүфэн шиг бусдын чадахгүйг чаддаг байх ёстой. Суухэний харцсан Чүфэн дээр тусан гайхшрал бэшрлэр дүүрээд Суроуд хандаж хэллээ. Роуер та хоёрын зөв байж бид нар Чүфэнийг заавал өөрсдийн талд оруулах ёстой. Ирээдүйд тэр манай Суу овгийн найдвар болж ч мэднэ. Хүчтэй юм аа. Чингваншиж аргагүй л лингүн сургуулийн гол сурагч юм да. Ганцхан дайралтаар өрсөлдөгчөө яалчихлаа. Энэ үед өөр нэг тавцан дээрх тулааныг харсан хүмүүс бишрэн хашгичж байлаа. Чингванши өрсөлдөгчөө гэрлийн хурдан ганцхан дайралтаар ялсан юм.
Гэхдээ түүний дайралд Чүфэнийг шиг нууцлаг байгаагүй. Тэр хүмүүсийн нүдэн дээр өөрийн сүрлэг дайрал тараа дайснаа дарсан. Ваншигч үнэхээр хүчирхэг юм аа. Манай Алтан ягаан хотод найдвар байгаа бол та. Ганц найдварч биш, бид гарцаагүй төрүүлэх байх. Тавцан дээр хоёрхан л үүслийн 2 дугаар төвшний хүмүүс байгаа. Ваншигч өрсөлдөгчөө аль хэдийн ялчхаад байхад нөгөөх нь одоо хүртэл тулалдсаар байна. Түүний өрсөлдөгч харваас үүслийн 1 дугаар төвшин байхад өөрөөс нь бүр 1 төвшин доогуур шүү. Тийм шүү. Тэр нэлээд хүчтэй ч гэсэн Ваншигчийн хажууд огтхон ч үүслийн 2 дугаар төвшний хүн шиг харагдахгүй байна. Тэр яаж яваад Ваншигчээс их сүнсний ивэртэй аратанг алдаг байна. Магадгүй Чүфэн шиг булхаадсан байлгүй. Алтан ягаан хотын хүмүүс Ленгийн сургуулийн гол сурагч руу ширтлээ. Гэвч тэр тавцан дээр болж байсан тулааны урмыг хугалсан юм. Салхин үйл хот өмнөх шинэ хааны сэргэн мандалтуудад ялсан. Ленгийн сургуулийн гол сурагчдын хувьд үүслийн 2 дугаар төвшний тулаанчин өдөөс тулалдаж байгаагийн хувьд тулааны үр дүн тодорхойгүй байсан юм. Хурданч хүчинч түүний өрсөлдөгч түүнтэй их ойролцоо байв. Тулааны техникүүд нь хүртэл сүрж явхлангүй нэх онц биш байлаа. Гэнэт нөгөө үүслийн 1 дугаар төвшний залуу хүчээ гарган 150 мянган килограмм жингийн хүчээр цогох үед тулааны тавцан тэр аяараа дөргөлөө. Залуу хүүгийн хийсэн техник бол 4 дугаар зэрэглэлийн техник ба залуу хүүг хийх үед илүү хүчрэхэг байсан юм. Дайсныхаа дайралтыг харсан салхин үйл хотын сурагч сандарсангүй. Тэр ч бас 4 дугаар зэрэглэлийн техникийн дайрлаа. Ер нь бол түүний тулааны төвшнийг авч үзвэл хийж байгаа 4 дугаар зэрэглэлийн техник нь өрсөлдөгчийнхөөсөө илүү байх ёстой. Гэвч тэгсэнгүй. Харин ч энэ тэнцүү тулдаж байсан нь үзэгчдийн сэтгэлийг гонсойлголоо. Эцэст нь тэр хоёрын нудраг мөргөлдөж үүслийн энерги цацарлаа. Цацарч байгаа хүчтэй энергийн даралтаас болж тавцан дээр жижигхэн цууралт гарав. Салхин үйл хотын залуу хүү чангаар хашгираад бүр их хүч гаргалаа. Үүний үр дүнд тэр хоёр тийш түлхэгдэн өрсөлдөгч нь газар тунсан юм. Салхин үйл хотын хүү яллаа. Гэхдээ Чин Ваншигийн ялалтын хажууд түүний ялалт сүр хүчгүй байв. Хүмүүс өөрсдийн эрэхгүй түүний хүчийг Чин Ваншигийнхаас дорой гэж бодоцгоолоо. Хүчээ нууж байгаа мó? Сонирхолтой юм. Энэ үед Чүфэн дараагийнхан тулааныг хүлээж байлаа. Түүний хартч бас тэр салхин үйл хотын залуу хүүдээр тусаж байсан ба түүнийг ганц хараад л хүчээ нууцалж байгааг мэдсэн юм. Тэр залууг ялах үед тэмцээний эхний үе дууслаа. Чин Ванши хамгийн шилдэг үзүүлэлттэй байсан болохоор түр амарлаа. Чүфэн ахад тулааны тавцан дээр гарлаа. Энэ үед түүний өрсөлдөгч нь Ленгийн сургуулийн гол сурагч байсан болохоор өмнөх өрсөлдөгчөөс нь арай хүчрэхэг байсан юм. Тэд адилхан үүслийн 1 дугаар төвшинч гэлээ түүний аавраа нь хамаагүй хүчрэхэг байв. Би чамайг мэдх юм байна. Чи нөгөө Тарган хотын захирагчтай хамт байсан гэдэг Чүфэн хөнгөн нэмсгэллээ. Хурц хилтэй байгаад ямар ч ашиггүй. Би чамайг навсаатал чинь гөвөөд өгнө гэж нөгөө залууч хөөтнөр хэлв. Түрүү миний зодсон хүнч бас адилхан юм хэлж байсан. Гэтэл газар дуунсан нь би биш тэр гэж Чүфэн өрсөлдөгчөө юм чинээ тоохгүй байлаа. Тэр спиритийн 7 дугаар төвшөнд байхдаа үүслийн 1 дугаар төвшний хүмүүсийг амархан ялдаг байсан. Харин одоо тэр спиритийн 8 дугаар төвшөнд орчихсон болохоор үүслийн 2 дугаар төвшний хүмүүс ч түүнийг дийлэхгүй. Түүний өрсөлдөгч хичнээн хүчтэй байсан ч Чүфэний урд бол тэд ганц л цохиулна. Намайг тэр арчаагүй юмтай адилхан гэж бодоо юу? Чи манай Ленгийн сургуулийнхныг арай л басаад байх шиг байна. Өрсөлдөгч нь нууцлаг техникээ дэвгчүүлэн тулааны техникээ хийх үед биеэс нь алтан гэрэл цацарлаа. Нар мэд гэрэлтэж байсан ба түүний бие нь алтлаг өнгөтэй болов. Түүний бие энгийн бие биш, харин хар төмөрнөөс ч хатуу болсон байсан юм. Тэр нүцгэн гараараа хар төмрийг тастаж, биеэрээ хар төмрөн хонхыг бяцалахаар чадaltaй байв. Түүний бие хүчрэхэгжүүлэх техник үнэхээр ёр бус юм байлаа. Түүний биеийг тэр чигтэн зэвсэг болгоод зогсохгүй, нүд сохлом хурцаар гэрэлтүүлж байсан болохоор үйлдэлийг харахад бэрх байв.
Энэ удаа Чүфэн гарцаагүй өхөн тэр хүний дайралт салхины чимээ сургуулийн сурагчаас хэд дахин хүчтэй. Ширүүн бас ямар ч залгүй шууд дайрдаг. Чүфэн яаж чадахгүй. Тийм шүү. Тэр алтан цацраг хаа сайгүй гэрэлтэж байгаа болохоор Чүфэн түүний хөдөлгөөнийг харж чадахгүй. Түүнд ялах ямар ч боломж алга. Чүфэний зогсож байсан тавцанг алтан цацраг дүүргэж харах хүрээг нь бүргсэн байлаа. Хүмүүс хичнээн сайн хараатай байсан ч тавцан дээр байсан хоёрыг тод харж чадахгүй байв. Гэхдээ тэд Лингюн сургуулийн сурагчийн ялгаруулж байгаа хүчрхэг аврааг мэдэрч байлаа. Тэд Чүфэнийг энэ удаа гарцаагүй ялагдана гэж бодож байв. Төгс хүч хөл бол ийм бие хүчрхэгжүүлэх техникийг дийлэх арга байхгүй. Гэвч яг энэ үед тавцан дээрээс чанга орилон гарлаа. Алтан цацрагч бүүдийн арилах үед хүмүүс дэндүү цочирдсноос болж нүд нь бүлтийж эрүүн молтрох шаглаа. Чүфэн нэгч бэртэлгүй байрандаа зогсож байсан ба Лингюн сургуулийн сурагч газарт амнаасаа цагаан хөөс сахаруулан ухаан алдсан байв. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.